За 8 дугаар бодлогыг бодъё. 8 дугаар бодлого нь аливаа эрг бүхэл N-ийн хувьд ON-ээр N-ээс сэтрэхгүй N-ээс сэтрэхгүй те. Гэхдээ хамгийн их анхны тоог тэмдэглэсэн байна. За BN-ээр бол N-ээс их мөртлөө анхны тоог дотроос хамгийн бага анхны тоог тэмдэглэсэн байна. Тэгээд энэ илэрхийллийн утгыг олох хэрэгтэй. За энэ илэрхийллийн утгыг би А гэж тэмдэглэж бол А тэнцүү. За энэ дээр энийг авчихъя. Энэ O2 гэдэг чинь бол 2 өөр анхны тоо юм чинь энэ бол 2 тоо тэнцүү тий. 2 тоо тэнцүү байна. За энэ нөхөр бол яг өгөхлөр 2-оос их мөртлөө анхны тоонууд байгаа шүү дээ. 3, 5, 7 гэдэг. Тэдний хамгийн бага нь гэхээр 3. За нэмэх нь. За 3 дээрх нь бол яг өгөхлөр O3 өөрөө 3 гарна. За 3-аас их 3 яг дараагийн анхны тоо гэсэн. Тэгэхээр энэ 5 гэсэн үг тий. За нэмэх нь энэний дараа 4 гэсэн юм хэвчтэй байгаа тий. Тэгэхээр O4 гэдэг чинь өөрөө тэрний өмнөх анхны тоо чинь 3 байгаа. Тэгээд дараагийнх нь яг 5 байгаа. Өөрөөр хэлбэл зохиомжтой тоон дээр өмнөх нь одоо энэ N-ийн орон зохиомжтой тоо байх юм бол яг өмнөх нь яваад байгаа юм шүү тийм үү? За 5 дээр байхаа өгөхлөөр O5 B5 таа болоод ирэхээр 5 7 болно. За 6 дээр бас яг 5 7 хэвээр тий. За 7 дээр бол 7-ийн дараа 11 үү тий. 7 дээр ийм болчихно. За 8 дээр бас 7 11 ийм болно. Тийм баха. Яг бол одоо нэг юм байна шүү дээ. За би энэ дээр юу нэмчихв. За энэ болон дээр биччихье. FN гэдэг нь ингэж хэлчихье л да. ON B-ийг хэлчихтэй. За тэгэхээр N хэрвээ анхны тоо байх юм бол яг тэр анхны тоо энд бичигдэн. Тэгээд тэрний дараагийн анхны тоо энд бичигдэн. Тийм бах ингэ яваад байгаа. Хэрвээ N зохиомж тоо байх юм бол тэр N-ийн өмнөх анхны тоо арын анхны тоо хоёрыг бичигдэж яваад гэсэн. Яг өмнөхтэй адилхан. За тэгэхээр энэ бол 7 дээр гарч ирсэн, энэ бол 8 дээр гарч ирсэн. Дахиад 9 дээр дахиад яг татагдана. Тийм баха. 9 дээр татагдана. 7 11 1. Бас 10 дээр татагдана. 7 11 1. За одоо 11 дээр болохоор шилжиж байна. 11 дээр 11 13 шилжиж байна. Дахиад 12 дээр зохиомж тоо чинь бас 11 13 гэд хിവэрэ байна. За 13 дээр бол дахиад шилжиж тий. Дараагийн шилжиж байна. 13 17 14 дээр дахиад яг 13 17. За тэгээд яг 15 дээр болохоор бас 13 17. За энэ 13 дээр энэ 14 дээр энэ 15 дээр энэ дахиад 16 хэмээр бичсэн. 13 17 1 нэмэх одоо 17 дээр шилжин тийм ээ. 17 дээр шилжихэд 17 19. За 19 дээр дахиад яах вэ? Тэгэхээр эндээс нэг ийм зүйл ажиллаж байгаа. Энэ хоёрын зөрүүч нь 2 байна шүү дээ. Тэгэхээр яг ийм утгаараа бол 2 удаа бичсэн гэсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ дээр 17 19. За 19-ийн дараа 23 гэж 19-23-ийн хооронд 4 байгаа. 4 гэсэн зай байгаа. Тэгэхээр 4 утгаар гэх мэтлэг явах юм. За тэгээд харах юм бол нэг юм хэлбэртэй байна. За энэ бол 2 3 гэсэн ганцхан энэ хоёрын хоорондох зөрүүч 1. Энэ хоёрын хоорондох зөрүүч нь 5-аас 3-аас 2 юм чинь энэ бол энэ 2 утгаар гарч ирэх гэсэн. Тийм үү? За энийг ажиглаж болж байна. 7 5 2-ын хооронд 2 зөрүүтэй байгаа чинь энэ 2 яг ижилхэн гарч ирж байна. Таарад шүү дээ. Дараа нь энэ 7.4 байгаа чинь энэ 4 ижилхэн бас гарч ирж байна. Яг бол 7 дээр 8 дээр 9 дээр 10 дээр тэгээ 11 болоод ирэхээр 11 чи өөрөө энд гарна тий. 11 13 чинь энд гарч ирээд 13 17 чинь энд гарч ирээд 4 чинь юм шиг. За дараагийнх нь яг 17 19 ийм гарч ирнэ. Тэгээд тэрний дараагийнх нь дахиад шинэ хаалт үүсэх яг. Гэхэнчлэгээр явж байгаа юм. За тэгвэл төгсгөл рүү яах вэ гэдэг нэг зөвхөн. Төгсгөл рүүгээ за төгслийн түр ахчих. Энийг нэг ийм илэрхийлж яасан юм бэ? За 2021 гэдэг чинь зохиомж тоо шүү дээ.
2021 бол 43 47 2-ыг өгч шүү дээ. За тэгвэл 2021-ийн өмнөх анхны тоо хэд вэ? Өмнөх анхны тоо чинь 2017. 2017-гийн өмнөх анхны тоо чи хэд вэ? 2011 тий? 2011. За тэгвэл ингэчээ. 2021-ийн өмнөх анхны тоо бол 2017, тэрний өмнөх бол 2011, энэний ардлын анхны тоо бол 2027 гэсэн юм уу даа шүү дээ. За энэ бол зохиомжтой байна шүү дээ. Миний ойролцоох анхны тоо ингэ биччихье. За одоо нэг юм бичих нэг юм байна. Энэ хэрвээ бүтэн бичигдсэн бол энэ яг 2-1-ээс хасах нь 3-1-ээс задлчих болох нэг. За энэ дээр бол дээр 2 гэсэн хүртэлтэй болж ирэх учраас энийг шууд юу гэж задлах вэ? Нэмэх нь 3-1-ээс хасах нь 5-1. За энийг бүтнээр нь 2 энэ дээр 2 гэсэн хүртэлтэй болох учраас дахиад нэмэх нь 5-1-ээс 7-1 гэж задлж болно. За дараагийнх нь энэ 4 гэсэн хүртэлтэй чинь 7-1-ээс хасах нь 11-1 гэж задлж байна. За дараагийнх нь яг уу 11-1-ээс хасах нь 13-1 гэдэг чинь одоо энэ хаалтанд дотор чигээр энтэй үзв. Тийм баха. Энэ дээр 13, энэ дээр 11 хасгаач 2 гэдэг чинь тэгээд 2-ыг хуваах нь 11, 13 үржүүлж ийн шүү дээ. Тэгэхээр тэр бол энтэй үзв. За энэ нөхөр бол яг өгөхлөөр 4-ыг хуваах гэж байгаа чинь хэрэг үүсчихүүлэх вөхөр 13-1-ээс 17-ны 1. Ийшээ 17, энэ 13-оор хасагдаад 4 болно. 4-ыг хуваах нь энэ 2-ыг үржүүлэх чинь 4-ыг хуваах нь эдгээр чи ижлэм чинь 13 үржих нь 17 гэсэн хугацаатай шүү дээ. За гихмичлэнгээр за энийг бичлээ. Одоо энийг биччихье. Нэмэх нь 17-ны 1-ээс хасах нь 19-ны 1. Нэмэх нь гэж цааш яваа тий. За гихмичлэнгээр. За нэмэх нь гихмичлэнгээр. За тэгвэл одоо энэ хүртэл 2017 дээр юу гэж бичдэг вэ гэхээр 2017-т энэ дээр үүсдэг вэ гэхээр 2000 за энэ дээр бичиж энэ дээр 2011 дээр 2011 дээр бол юм шүү дээ. 2011-ний 1-ээс хасах нь 2017-ны 1 гэдэг ингээд 6 шиг бичдэг. Тэр маань яаж бичдэг вэ? 2011, 12, 13, 14, 15, 16, 17 16 хүртэл чинь тий. За тэгээд нэмэх нь 2017 дээрээс эхлээд яах вэ гэхээр ингэчих юм шүү дээ. 2017-оос 21 хүртэл юус яг нүгээр явах юм шүү дээ. 2017 27 2 шүү дээ тий. 2017 2027-ны 1 нэмэх нь. За энэ 2017 дээр дахиад 18 19 20 21 дахиад 4 удаа бичигдэх юм. 4 удаа. 2017 2027-ны 1 нэмэх нь 2017 2027-ны 1 нэмэх нь 2017 2027-ны 1. За босгоо. 17 18 19 20 одоо нэг бичих юм 21 2017 2021 за энэ бол манай энэ үртэл бичих жагаад манай энэ нэг атаг үзэх гэсэн үг байхгүй. За одоо эндээс манай хураагаа явчих. Энэ хас 3-1 дараагийнхаа хаалтны 1-3-1-тэй устна. За энэ хасах 5-1 бол дараагийн хаалтны 1-5-1-тэй устна. Хасах 7-ны 1-7-ны 1 хасах 11 гэдэг нь устчих юм шүү дээ тий. Ингээ устчих юм байна. За тэгэхээр өмнөх хасах нь ардлынхаа нэмэгтэй устна. Энд нэг хасах 2011 байгаа. Энэ чинь нэмэх 2011-тэй устна. Энэ хасах чинь ардлынхаа устгах хэрэгтэй тий. Тэгэхдээ энэ хэсэг маань яг энэ хэсэг маань нөгөө нэг гүйцэд байхгүй байдаг шүү дээ. Энэ 27-аас 17-аас 10 байгаа. Тэгэхээр энэ яг ийм хэлбэртэй 10 шиг буцаа нийлжиж тэг ялгуулах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ бол устдахгүй юм байна. За одоо тэгэхээр үлдэж байгаа юмнуудыг бүгд бичиж. Үлдэж байгаа юмнуудыг бичих юм бол
тэгэл тодорхой болно да. За энийг шийдсэн ажиллаж. За тэгэхээр энэ юу болох вэ гэхээр хамгийн ихэнх бол 2-ны 1 үлдсэн байгаа. 2-ны 1 үлдсэн байгаа. Тэгээд 2017 оны дараа нь очно. Хасах нь 2017 оны 1 очрээд энэ дүр бол 1 2 3 4 5. Энэ 5 бол ядуу тавьж чадахгүй байна. Дотор юм чинь тийм ингээд орчихно. 2017 тэгээд 2027 гэсэн энэ завсарт нөгөө 21 маань байгаа шүү дээ. Тэгээд 5 удаа орчихно. За тэгээд энийг дахиад нэг тайлбарлая. Энд 2000 F-от 2017 тэгээ 2018 19 20 2021 хүртэл. Тэгэхээр одоо энэ хүртэл гэсэн гэсэн. За энэний өмнөх анхны тооны хувьд чинь энэ задарсан шүү дээ. Ингээд энэ задарсан байна. Энэ хэсэг задарсан. За тэгэхээр одоо энэс ууш устсан энэ устдахгүй үлдээд тэгээ энэ 5-ыг ингээд бичсэн байна. За одоо энийг эмгэгч юм бол тэгээд боллоо гэсэн үг шүү дээ. За тэгэхээр харъя. 2-ны 1-ээс хасах нь гэж явчих юм. Энэ 27 ийшээ өгөөд тий. Тэгэхээр 2017 үржих 2027-ны энэ дээр 2027 ирээд 5-ыг хасгаар явах хасах 27-аас 5-аас 22 мөн үү тий 2022. За энэ хоёр чи хоёулаа анхны тоо юм чи мэдээж энэ хуваагдахгүй байна. Дөнгөж одоо энэ чинь яг 5-аар зүрхтэй энэ чинь яг тий бас 5-аар зүрхтэй юм шүү дээ. 5-аар байгаа юм байна. За тэгэхээр одоо энэ нийлбэрийг болгох тариу гарах юм шүү дээ энэ дээр тий. За ингээд олоод бичихгүй яах вэ? 2022-аас хасах нь 2022 өмнөх нь 5 юм шүү дээ бол. Тэгэхээр 2022-ын квадрат хасах нь 25 болно. Тэрийг бичиж ингээд эмгэгдэх юм нэр сүртэй гарахгүй юм тий. За тэгэхээр хариу баг ингэсийгээд гаргаж болох юм да. За бичиж 2017 үржих нь 2027 үржих нь 2 гэсэн үг байна тий. Тэгэхээр 2 ишээрээд эндээс хасна гэсэн үг. Тэгэхээр 2017 үржих нь 2027 хасах нь 4044. За энэ асуулт болох юм л. За ийм хариу гарах юм аа гэж. Манай олох ёстой илэрхийлэл маань утгуул ингэж явсараад энэ гарах юм байна. За энэ хоёрыг үржиж энийг хасаад тэгээд энэ гурыг үржиж хуваагаалах. За нэг юм тоглох юм да. За тэгээд яг ер нь бол бид ийм байгаа шүү дээ. Энэ анхны тоо байвал яг тэр анхны тоо тэрний дараагийн анхны тоог үржих хуваарт тий бичигддэг. Тэгээд тэрний дараа нь зохиомжтой тоо байх юм бол яг энэ өмнөх утга нь яг тэр чигээр бичигддэг. Тэгээд энэ хуваарт хоёр анхны тооны ялгуур хэдвэн тэрний тоотой тэнцвэр адилхан юм утгаар бичигддэг. Одоо жишээлбэл энэ дээр гэхэл тийм ээ 17 13 2-ын энэ хоёр дараалсан хоёр анхны тооны зөрүү 4 учраас яг энэ 13 дээр 14 15 16 дээр ижил юм 4 бутгах гарна. Тэрийг нь авах юм бол эргээд нөгөө 13-аас 13-ны 1-ээс нь 17 гэдэг ийм болчихж байгаа. Энэ жишээ. Энэ ийм болчихж байгаа гэсэн үг тийм. За гихэмжлийн явсаар бол устдал тэгээд энэ хариуд ирэх юм байна гэж. За энийг бол яг үржүүлээд хасаад энэ гурван үржүүлэх хаваагаад хариу гарах юм байна. За эсвэл ингэж бас хэлбэрч болох юм. Энэ хэсгийг хийхгүйгээр те энэ хэсгийг хийхгүйгээр ингэж хэлбэрч болох юм. За үлдэж байгаа энэ чинь одоо 2-ны 1 гэсэн утгаар үлдсэн байгаа те 2-ны 1. За энэний дараа бүгд устдаж явсаар хагаад энд хасах 2017-ны 1 үлдсэн байна. За энээс хойш энэ хаалтан дотор бол уул нь бол 2027-оос 2017-г хасахаар 10 гарна. Тэгэхээр 10 ийм бутархаа байх юм бол уул нь бол нөгөө ялгуур тавигдж болно. Гэхдээ манайд 5 бутархаа байгаа шүү дээ.
нэмэх нь за энэ 5 нутгаараа харин тэгвэл ингэчи 2-ны 1-ийг үржих нь 10-ыг хуваах гэж юм бол бас ялгуур тавьж болно. 2017 үржих нь 2027. За ингэх юм бол энэ эсхийг бол ялгуур тавьчих болно гэсэн үг. За тэгэхээр 2-ны 1-ээс 2017 оны 1 за нэмэх нь 2-ны 1-ийг үржих нь за хаалтан дотор дөрвөлжин хаалтан дотор ямар байх вэ гэхээр 2017 оны 1-ээс хасах нь 2027 оны 1. За энэ хэлбэрчилж болох юм. Тэгэхээр энэ дээр 2017 ишээр нь 2027 ишээр нь ингээд энэ ялгуур нь 10 болно гэхээр чинь гарна гэсэн үг тийм. За уул нь бол нөгөө дутуу байсан 5 байсан юмыг 2-оор үржээд 10 болгоод 2 туугаа тий 2-оор үржээд байгаа гэсэн үг шүү дээ. За одоо энэ ишээ нэмэх 2-ны 1 энэ чинь хасахтай учраас 2-ны 1-ийг бүр хаалтны өмнө бүр том хаалтны өмнө гаргачих юм бол эндээс 1 үлдэнэ 1. За энэ хасах 2-ны 2 энэ нэмэх 2-ны 1 учраас хасах нь 2-ны 1-т болоод 2-ны 1 гарцсан учраас 2017 оны 1. За энэ хоёрын дахиад гарцсан учраас одоо яах вэ? Энэ хоёр эмэгтэйчээс сая эмэгтэйд хас 2-ны 1-ийг үржих нь 2017 оны 1-д 2-ны 1 уршаа гарцсан. За одоо энэ хасах нь 2-ны 1-тэй гарна гэдэг маань 2-ны 1 дахиад гарцсан. Тэгэхээр хасах нь 2027 оны 1 гэдэг. За ийм хэлбэртэй хариу гаргаж бас болох юм. Ийм хэлбэртэй хариу. Ийм хэлбэртэй. Тэгэхээр энийг одоо уул энэ хоёрыг үржиж хасаад энэ гурыг үржиж хуваагаад уул нь хариу гарах хэрэгтэй тийм. За бас нөгөө талаас ингэж ийм заваа олон юм гарч ирсэн дөрвөл 2-ны 1-ийг үржих нь 1-ээс нь 2017 оны 1 хасах нь 2027 оны 1 гэсэн ийм хариу бас гаргаж болох юм а. Гэхдээ энэ хоёр хариу бол яг эцсийн тоо үр дүн адилхан юм а. За ингэж 83 бодлого бол бодлоо.